Өөр цааш шинэ өдрийг дагуулсаар өглөө ирлээ. Зүтгүүрийн дууд дохио хангинаж төмөр замын жигдхэн нүргэлэг чимээгээр миний 30 жилийн өглөө эхэлжээ. Хангаа говийг дамнан өргөлжлөх өртөө зөрлөг бүрт төмөр замчдын маань өглөө ингэж л эхэлдэг. Аав минь намайг хөтөлж төмөр замын өртөөн дээр олон ачааны вагонтой хүчирхэг зүтгүүр дохиогоо хангинуулж түрхрэн хөдөлсөөр алсад зурайн утгыг харуулсан тэр нэгэн өглөөнөөс миний амьдралыг төмөр зам хөтөлжээ. Наушг Улаанбаатарын төмөр зам нээсэж Агуй Октябрийн социалист хувьсгалын 32 жилийн ойн өдөр манай хорны нийслэл анхны галт тэрэг ирсэн билээ. Аав минь надад асааж өгсөн тэр мөрөөдлөө биелүүлж би машинист болсон. Энэ жил 16 мянган Улаанбаатар төмөр замчдын хамтаар 75 жилийн ойг хөдөлмөр амжилтаараа угталцаж байна. Амьдрал тэтгсэн зам. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн түүчээ болсон Улаанбаатар төмөр зам хувь нээлүүлсэн нийгэмлэгийн 75 жилийн ой энэ онд тохиож байна. Тэртех 75 жилийн өмнө манай улс орны амьдралд чухал ач холбогдолтой онцгой нэгэн үйл явдал болсон нь тухайн үеийн бүгд найрамдах Монгол ард улс зөвлөлт холбоод улсын хувь нээлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг байгуулсан явдал билээ. Улаанбаатар хувь нээлсэн нийгэмлэг төмөр замчдын түүх ингэж эхэлсэн юм. 1949 оны 6 дугаар сарын 6-нд Улаанбаатар төмөр зам хувь нээлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт Маршал Чойбелсон, элчин сайд Приходов нар гарын үсэг зурлаа. 49 оны хэлэлцээр бол алдарт хэлэлцээр 1947 онд Маршал Чойбелсон Сталин тандаж 1939 онд Монгол улсад Монгол Орос зөвлөлтийг холбосон төмөр зам байгуулах тухай асуудлаа дахин хөндлөн тавьж Сталин дуртаяа зөвшөөрсөн гэдэг тэр дайны хүнд он жилүүдэд Монголын ард түмэн шиг эд материалын болоод сэтгэл санааны гүн тусалцаа үзүүлсэн ард түмэн болол одоо Монголоос өөр байгаагүй гэдгийг онцлон тэмдэглээд өөрийн орлогч Мекаяндан Монгол улс руу төмөр зам сонгон байгуулах тухай асуудлыг яаралтай орохыг одоо үүрэг зарлаг болгосон байдаг юм аа. 1947 оноос зураг төслийн ажил, барж байгуулах ажилдаа ямар нэгэн хэмжээгээр хамтарч ингээ 2 жил гарийнхны хугацаанд одоо төмөр зам чанарын өндөр түвшинд баригдаж 1949 оны 11-р сарын 7-ны өдөр Сталины хориг үхий одоо анхны галт тэрэг Улаанбаатарт одоо хүрэлцэж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо байгуулагдахад зөвлөлтийн тал бол өөрийн хоригоо гаргасан Монголын талаас авах 81 тонн аттай тэнцэх тийм одоо 452 сая шилжих хөрвөлийн зээлийг Монголын талын тал одоо зээл авч өөрийн хоригоо одоо бүрдүүлсэн. Манайд өргөн төмөр зам байгуулагдсан явдал бол өдрөмөр өргөжин байгаа Монгол зөвлөлтийн эдийн засгийн ба соёлын харилцааг улам бүр дөхөн болгож манай орны хөгжилд үн их ач тусаа үзүүлсээр байна. Өдөр өдрөөр өсөн нэмэгдэх ачаа тээвэр Аз Европыг холбосон олон улсын сүлжээ байгуулах зорилгоор 1952 оны 9-р сарын 5-нд Москва хотно бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн дарга Цэдэнбат, зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Орос улсын гадаад явдлын яамны сайд Вишинский, бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхий сайд Жон Ленар гарын үсэг зурж транзит төмөр зам, жиний нэрний хоорондох өргөн цэргийн төмөр замыг Хятадын хөрөнгөөр бариулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. 1956 оны 1 сарын 3-ны өдөр замын үд ирээний хоорондох анхны галт тэрэг явсан түүхтэй бил. Одоо Улаанбаатар төмөр замгүйгээр улсын хөгжлийг төсөөлөх арга байхгүй шүү дээ. 1961 онд энд найрамдлын дархан хот босно гэсэн файл бичиг өлгөөстэй байсан тухай
улсын их хурлын гишүүн Мөнхөөгөө надад одоо ингэж ярьж байсан. Дархан Эрдэнэт зүүн хараа. За тэгэл бор өндөр ер нь эдийн засгийн гол өндөрлгүүд төмөр замаар холбогдсон шүү дээ. Төмөр зам бол өөрөө холбогч байгууллага. Өөрөөр хэлбэл таранзит тээвэр төмөр замд одоо оруулсан тэр хувийн нэмэр. За тэгээд төмөр замын өөрийн одоо оруулсан хувийн нэмэр бол асар их хэлтэй үндсийн боловсон хүчлэр одоо хангагдсан болсон хүчнүүдэн тэрвийн зөвлөлт толгойд улсын төмөр замын их дээд сургуулиудад явуулж бэлтгэгдэж байсан. За тэрний одоо тодорхой төлөөлөгчдөр нь бол одоо өнөөдөр амьд зэрүүн байгаа. Москва ээжэнтэй Монголын нийслэлийг холбож төрсөн их орны минь хөгжилд төгс их хүчийг авчирлаа. Энэ бол ах トゥ угийн тусламж, эрдэм соёлын гэрэлт зам гэж манай ард түмэн бахатан дуулдаг билээ. Хүн бүхний амьдралын үндэс болсон хөдөлмөрлөх эрхийг эдлүүлээ зогсохгүй. Тэдний оюун санаа, эрүүл ахуй, нийгэм хангамжийн бүх хэрэгцээг наривчлан судалж, анхаарал халамж тавьж, ахуй соёл урлагийн олон талдар хэмжээгээр үйлчилж байдаг нь манай социалист аж төрөх ёсны нэгэн сайхан шинжээ. 1960 1951-с 1960 онд ачаа тээвэрлэлтэй 21.8 сая тоннд хүрчээ. Үүний 11.1 сая нь Монгол улсын, 10.7 сая тонн нь дамжин өнгөрөх ачаа байлаа. 1976 он Улаанбаатар Москвагийн хооронд анхны зорчигчийн 5-6 дугаар гал тэргийг 7 хоног бүр тогтмол аялуулж эхэллээ. Өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг маань Монгол улсын нийт ачаа эргэлтийн 72%, төмөр замын одоо ачаа эргэлтийн 92%-ийг дангаараа одоо тээвэрлэж байна. За энэ 75 жилийн хугацаанд Улаанбаатар төмөр зам Монгол улсын эдийн засгийн гол хүчин болж Монгол улсын хамгийн том ажил олгогч байгууллагаар одоо 75 жилийн туршид ажилласан байна. Өнөөдөр Улаанбаатар төмөр зам дээр бараг 16 мянган төмөр замчин ажиллаж байгаа. За бидний гол үйл ажиллагаа бол бидний нийгэмд нийлүүлдэг гол бүтээгдэхүүн бол төмөр замын тээврийн үйл ажиллагаа байгаа. За энэ төмөр замын тээврийн үйл ажиллагааг зохион байгуулахад олон мянган төмөр замчдын нийлмэл хөдөлмөрийн үр дүн байдаг. Замчид, зүтгүүрчид, холбооныхан, ачаа тээврийнхэн, хөдөлгөөнчид. За ингээд нийт 16 мянган төмөр замчдын нийлмэл хөдөлмөрийн үр дүнд Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа оршин тогтнодгоо. Тэгээ төмөр зам өнөөдөр ч гэсэн өөрийнхөө үүрэг зарилтыг одоо сайн биелүүлж байгаа. Одоо бид нар мэдэн шүү дээ, хэдхэн жилийн өмнө монголчуудыг нүүрсэн корона хүчин. Тэр үед бол төмөр зам хамгийн хариуцлагатай ажиллаж улсын өмнө хүлээсэн үүргэн нэр төртэй биелүүлсэн. Цар тахлын сүүдрээр улс орнууд хилээ хааж бүх хөдөлгөөн тээвэр зогсож дэлхийн нийтээр тодорхойгүй байдалд орсон энэ л үед улсын амин судас болсон Улаанбаатар төмөр зам зогсолтгүй ажиллаж ачааны хүндийг үүрч инх цагийг авчирсан гавьяа бол төмөр замчид бидний түүхэн үйлс байлаа. Улаанбаатар төмөр зам Сүхбаатар өртөө түүндээ Сүхбаатар Зангалааны төмөр замчид бид за COVID-19 цар тахлын үед бол амаргүй цаг хугацааг тууж ажилласан. Түүндээ болвол хойноос орж ирж байгаа ачааны бичиг баримт, тээврийн бичиг баримтыг бол бид нэр ламинатор шүүгээр ариутгаж за боловсруулалт юмнууд хийгдэжсэн. Ачааны вагоны бүрэн бүтэн байдлыг шалгахад хүртэл бид нар нэг удаагийн хамгаалах хэрэгслүүдийг өмсөж ээлжний хэмжээнд бол бид нар цагаан хувцас, тухайн маск, за бэйли зэргийг бол өмсөж ажилласан байгаа.
цар тахлын үед бол хүнсний хомсдол үүссэн үед бол бид нэр хүнсний ачааг энэ түргүүнд явуулах, хүлээн авч явуулах, мөн нефтийн бүтээгдэхүүнийг түргэн шуурхай авч хүлээн авахчтанд дамжуулах хүргэх ажлуудыг шуурхай ажлыг зохион байгуулж ажилласан гэж бодож байна. Өнгөрсөн ковидын 3 жилийн хугацаанд 20-21 оны хооронд хил гайл хаалттай эдийн засгийн бараа материалын үн нэмэгдсэн, валютын ханш инфляцид дарлуулсан, эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааны хямралд давхар улс орноороо өртсөн, айл өрхүүдийн амьдрал ахуйд оройтсон, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон, итгэл үнэмшил суларсан энэ үед айл өрхийн амжиргааг залгуулах, ард түмнийхээ хоол хүнсний нарийн ногооноос эхлээд барилгын бараа материал, стратегийн бараа бүтээгдэхүүнүүдийг зөөх тээвэрлэх, Багнуур, Шивээ овоо, Шарын гол зэрэг уул уурхаан компаниудын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхаас гадна дулаан цахилгааны станцуудаа нүүрс түлээгээр тасралтгүй хангах, улс орноо дулаан халуун байлгах, гэрэл гэгээтэй байлгах, өндөр хариуцлагатай үүргийг та бүхэн маань нэр төртөөгөр гүйцэтгэсэн. Ингэж нэр төртөөгөр гүйцэтгэхдээ та бүхэн маань зориг төвчээр гаргасан. Зовлон бэрхшээл дундуур тэр дундаа халбарт тахалт өвчин дундуур алхацгаасан, хүч хөдөлмөрөө зориулсан, хөлс үчээч гаргасан, хүн ардынхаа хэрэгцээ шаардлагатай бүхий л зүйлийг хангаж тэр гэрээрээ улс орон үндэсний аюулгүй байдлаа хамгаалахад хүртэл оролцож улсынхаа ирээдүйг хамгаалтсан та бүхэн маань. Ийм ариун нандин үүргийг та бүхэн маань гүйцэтгсэн учраас Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хувьяасаа та бүхэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. 27 хоногийн хугацаанд 44 хүнийг албан хаагчийг замын ерөнхий инженерээр ахлуулсан комиссийн бүрэлдэхүүнтэйгээр Сүхбаатар зангилаанд томилж, бид бүхэн тэр үед бол ачаа барааг шуурхай дамжуулах ажлын үүргийг бол гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Мэдээж төмөр замчид бид бүхэн бол ковид цар тахлаар бол өвчлсөн. Энэ үед бол замын захиргаа шуурхай арга хэмжээ авсны үнэнд бид нар бол бас нэр төртөөгөр энэ тээвэрлэлтийн үүргээ биелүүлсэн гэж бодож байна. Цар тахлын үед бол Тэнжин бомбт дээр Монгол улс руу чиглэсэн маш олон импортын чингэлгүүдийн бөөгнөрөл болсон. Бараг 9-10 мянган чингэлгийн бөөгнөрөл Тэнжин бомбт дээр болсон. Энэ бол бүгд Монгол улс руу чиглэсэн импортын ачаа байсан. За энэ ачааны татаа авалтыг хийх үүргийг бол Монгол Улсын засгийн газраас Улаанбаатар төмөр замд өгсөн. За тэгээд энэний дагуу бид зохион байгуулалтын арга хэмжээ авч Монгол Улсын зам тээврийн яам, зам тээврийн хөгжлийн сайд байсан Бямц цогт сайд, Улаанбаатар төмөр замын дарга, Хэрлэн дарга, за тэгээд холбогдох бусад байгууллагуудын тусламж дэмжлэгтэйгээр Тэнжин бомбот цугларсан Монгол Улсын импортын ачааны татаа авалтыг цаг тухайд нь хийж 2020 онд энэ чингэлгийн бөөгнөрлийг багасгаж өдөр тутамдаа Тэнжин бомбот дээр хоногт 2000 орчим шингэлэг байдаг. Тэр хэмжээнд нь бол хүргэсэн. За түүнээс хойш Тэнжин бомбын шингэлгийн бөөгнөрл гэдэг юм бол байхгүй болж Монгол Улсын импортын ачаа төмөр замаас чөлөөтэй орж ирж байгаа. Энэ үйл ажиллагааг бид бас цар тахлын дараа хийсэн Улаанбаатар төмөр замын нэгэн том тээврийн ажлуудыг үзүүлэлт байсан. Улс орны манд бүтээн байгуулалт, ололт амжилт бүхнийг төмөр замаар тээвэрлэн авчирсан 75 жилийн өглөө бүр наран мандахад шувуудын шулганаан зүтгүүрийн дуутад охиогоо шөнийн ээлжнийх нь өглөөний ээлжиндээ ажиллаа хүлээлгэн өгч төмөр замчдын маань ажил хөдөлмөр 24 цаг тасралтгүй үргэлжилсээр байна. За 2021 оны сүүлээр миний бие Монгол Улсын хувийн нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дараагаар томилогдсон. За намайг ажиллаа авч явах үе бол дэлхийн нийтэд ковид цар тахлын төгсгөл үе байсан. За мөн энэ ковид цар тахалтай холбоотойгоор дэлхийн нийтийн болон Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал үүссэн. Түүнийгээ дагаад Улаанбаатар төмөр замын хэмжээнд ч гэсэн эдийн засгийн байдал бол маш хүнд нөхцөл байдалтай байсан. Энийг би ганц хоёрхан тоогоор та бүхэнд ойлгуулахыг хичээе. За намайг дөнгөж ажиллаа авч явах үед нийт манай Улаанбаатар төмөр зам
21 төрлийн ачаа дээдэг байсан. Энэ 21 төрлийн ачаанаас 2хан төрлийн ачаа нь л ашигтай, бусад 19 төрлийн ачаа нь алдагдaltaй дээдэг байсан. Тэгэхээр эдийн засгийн хувьд ямар алдагдaltaй ажиллаж байсан гэдэг нь бол тодорхой ингэж харагдаж байгаа юм. Миний хамгийн эхний хийх ажил болвол энэ 19 төрлийн ачаагаа ашигтай дээдэг болгох, ядаж алдагдaltaгүй болгох ийм том зорилт бол миний өмнө ирсэн. Бид нар хэдий ч нэ ачаа ихтэй, төдий ч нэ алдагдал хүлээдэг. Яагаад гэвэл 19 төрлийн ачаа нь алдагдaltaй дээдэг байсан. Зохион байгуулалтын болон холбогдох арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч ажилласны үр дүнд өнөөдөр Улаанбаатар төмөр зам маань нийт 19 төрлийн ачаанаас 3 төрлийн ачаанаас бусад нийт 18 төрлийн ачаагаа бид нар алдагдлаа хаах төвшөнд болон ашигтай төвшөнд дээдэг болоод байна. За энэ 3 төрлийн ачаа нефтийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, орон нутгийн тээцүүдийн нүүрсний тээвэр гэсэн энэ 3 төрлийн ачааг бол бид өнөөдөр алдагдaltaй тээж байна. Алдагдaltaй тээхээс ч өөр арга байхгүй. Энэ бол нийгмийн шин чанартай, иргэдийн, өрхийн шууд амьдралд нөлөөлдөг, инфляцид нөлөөлдөг ийм 3 төрлийн ачаа учраас бол энийг бол бид алдагдaltaй тээхээс өөр арга байхгүй. Өнгөрсөн 23 онд Улаанбаатар төмөр зам үүсгэн байгуулагчны 75 жилийн хугацаанд түүхэн дээд амжилт болох 55 тэр өндөгрөөний ашигтай ажиллалаа. За 2023 онд Улаанбаатар төмөр зам 75 жилийнхаа түүхэнд анх удаа 32.3 сая тонн ачааг тээсэн, 320 мянган богоныг буулгасан, 23.5 мянган тонн ачааг ачиж тээвэрлсэн ийм он жилүүд бол байлаа. Тухайлбал бага нуураас эрчим хүчний нүүрс тээвэрлэх, мөн улс орныг хүнсээр, дулаанаар, шатхуунаар тасралтгүй хангахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг бахархалтайгаар хэлэхэд таатай байна. Мөн түүхэн дээд амжилт болох 1.4 их 80 төгрөгийн орлоготой ажиллалаа. За нэгэнтээ бид ингээд ашигтай ажиллаад эхэлсэн учраас тээж байгаа ачааныхаа хэмжээг өсгөх тал дээр мөн хоёрдугаар том асуудлаа болгож тавьсан. За энийг тээж байгаа ачаагаа нэмэхийн тулд бид нар Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улсынхаа холбогдох төмөр замын байгууллагууд болон улсын байгууллагуудтай тулж ажиллаж олон удаагийн уулзалт зөвлөгөөний хийсний үр дүнд өнөөдөр замун үд өртөөний өргөн царгаар бид нар хоногтоо 14 галт тэрэг солилцдог байсан бол 15 буюу түүнээс дээш, нарийн царгаар 6 галт тэрэг солилцдог байсан бол 8 буюу түүнээс дээш, Оросын талтай наав шиг өртөөгөөр 7 галт тэрэг солилцдог байсан бол 10 буюу түүнээс дээш галт тэргийг хоног тутам солилцож байхаар хөрш орнуудтайгаа тохирч хэлцээр байгуулсан. За нэг галт тэргээр нэмэгдүүлсэн гэж би энэ олон дахин ярьж байна. Энэ ямар учиртай юм гэхээр энгийнээр тайлбарлахад хэлийн галт тэрэг солилцоог нэг галт тэргээр нэмэгдүүлэхэд манай Монгол улсын ачаа эргэлт 1.2 сая тонноор нэмэгдэж байгаа гэсэн үг. Бид 1.2 сая тонн илүү их ачаа экспортлж байна. 1.2 сая тонн илүү их ачаа импортоор авч яана гэсэн үг. За энэ ашгаа бол бид нэр хоёрхан зүйлд зарцуулна гэж бодож байгаа. Нэгдүгээрт Улаанбаатар төмөр замынхаа үнэт зүйл болсон нийт 16,500 орчим төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх. Хоёрдугаарт нь энэ төмөр замдаа хөрөнгө оруулалт хийж төмөр замаа хөгжүүлэх. Ийм л хоёр зүйлд зарцуулж байгаа бид нар. За түүх 75 жилийн ойг угтаж Монгол Улсын хувь нөлөөсөн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дарга түүний удирдлага болон Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлээ холбоо 2024-с 25 оны хамтын гэрээгээ бид баталсан. За ковидын дараах энэ тээврийн сэргэлтийн үр дүн болон тээврийн орлогыг техник технологийн шинжилэл болон нийт төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг энэ хоёр зорилтоор бол нийгмийн төлөвчлүүд бол харилцсан, зөвшөлдсөн. За энэ хүрээнд олон жил яригдж байсан нийт төмөр замчдын цалин хөлс, түүний бүрэлдэхүүн, нийгмийн асуудалтай холбоотой олон асуудлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж хамтарч шийдвэрлэж байна.
За 2022 онд хэдий бидэд алдагдлаа ажиллаж байгаа ч гэсэн төмөр замчдынхаа цалинг 11.2% нэмэгдүүлж чадсан. За 2023 онд бид нар ашигтай ажилласан учраас нийт ажилтнуудынхаа цалинг 15%-аар нэмэгдүүлж чадсан. За энэ жил 24 онд 7%-тай байгаа инфляцийн түвшин. Энэ үед бид нар ажилтнуудынхаа цалинг 10%-аар нэмэгдүүлж чадсан. Сая 6 сарын 1-ээс хэрэгжээд эхэлсэн. За намайг дөнгөж ажиллаа авч явахдаа нийт төмөр замчдын маань сарын дундад цалин 2 сая төгрөг байсан дунджаар. Одоо 3 сая орчим төгрөг болсон. Өөрөөр хэлбэл 50%-аар одоо нэмэгдчихэд байж байгаа ийм сайхан амжилттай явж байна. Төмөр замын тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд тал, хангай, говийн хаанч байсан халах халуун, дарах хүйтнийг умартан хөгжил дэвшлийн төмөр судсыг арчлан хамгаалж хөгжүүлэн өргөжүүлэхээр та бидний төлөө төмөр замчид бид зүтгэн байна. Улаанбаатар төмөр зам нь төмөр замчдынхаа нийгмийн асуудалд байнга анхаардаг бөгөөд олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Улаанбаатар төмөр зам нь 6,000 орчим эмэгтэй ажиллагчтай ба ажиллаж амьдрах хүнд хэцүү хөдөлмөрийн дэмжиж цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэн 625 хүнд 840 сая төгрөг олгоод байна. Улаанбаатар төмөр замын нийт ажилчид нь урд, хойд, төвийн гэсэн 3 хэсэгт хуваагдаж ажиллаж байна. За урд хэсэглэлийг бол говийн бүс гэж бид нар ярьж байгаа. За яагаад говийн бүс гэж онцолж байна гэхээр говийн одоо хатуу ширийн уур амьсгал, за тэгээд цагаагаарын энэ хүнд байдал ажилдаг ажилчдыгаа одоо бид нар дэмжих зорилгоор говийн төмөр замчин хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байна. За энэ 2022 оны 8 дугаар сараас эхлээд хэрэгжсэн. Өнөөдрийн байдлаар 900 сая төгрөгийн сургалтын тэтгэлгийг бол аваад байна. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ нийт говийн төмөр замчид маань бусад одоо төвийн болон хойд хэсэгт ажиллаж байгаа ажилтнуудаас одоо яг ижил ажил мэргэжлийн боловчиг 50-аас 200 мянган төгрөгийн цалин илүү авах одоо боломжийг хүртэж байна. Монгол улсад өрнөж байгаа бүтээн байгуулалт Монгол улсын хөгжил дэвшлийг төмөр замын найдвартай тээврээр хангад төмөр замчдын ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөл хамгаас чухал байна. Эмнэлэг цэцэрлэг, хамралт сувил, за бараа хүнсээр хангах сүлжээ, соёл урлагийн байгууламжууд, сургууль, ихтэй сургууль, политехник гэд энэ нийгмийн дэд бүтцээрээ дамжуулаад Улаанбаатар төмөр зам жил дунджаар 80 гаруй тэрбум төгрөгийн нийгмийн үйлчилгээг төмөр замчдад үзүүлж байгаа. Энэ нийгмийн үйлчилгээний 54.5% эмнэлэг цэцэрлэг, за 40 гаруй хувийг бол орон сууцны одоо энэ нийгмийн үйлчилгээ хангамж эзэлдэг. Зүүараа Занглаанд ингээд 21 дахь жилдээ ажиллаж байна. Одоо 21 жил алба ашигтай бол 16-д нь одоо ерөнхий нэгтлэн гэдэг энэ сайхан албыг хийсэн байгаа. Одоо бол Зүүараа өртөөний ерөнхий нэгтлэн бодогчоор ажиллаж байна. Ингээд Улаанбаатар төмөр замын Зүүараа Занглаанд ингээд одоо 3 дахь
одоогийн ипотекийн энэ сайхан 40 айлын сууцыг сая өнгөрсөн 3 сарын 25-нд байнгын ашиглалтанд хүлээж авлаа. Ингээд энэ төмөр замчдынхаа орон сууцаар хангаж байна гэдэг чинь энэ төмөр замчдынхаа тогтвор суурьшилтай ажиллах ар гэртээ санаа зовох юмгүйгээр ажил төрлөө гүйцэтгэхэд ихээхэн ингэж хувь нэмэр болж байгаа. Тэгээд бидний ажиллах орчин үр хүүхдийн маань амьдрах өсөж хүмүүжих энэ ая тата орчин бүрдүүлж өгсөн энэ замын захиргаа зүүн хараа зангилааныхаа нийт удирдлагуудад ингээд маш их баярлалаа. Төмөр замчтай орон сууцаар хангах хөтөлбөрийн эхний шатанд Сүхбаатар дархан зүүн хараа Айраг сайшаанд замын үед Улаанбаатар болон бусад газруудад 800 гаруй ажилтнаа хөнгөлөлтөө нөхцөлөөр ипотекийн орон сууцанд оруулах ажлаа амжилттай хэрэгжүүлж эхлэдэг. Также, помимо этого, Улан-Баторская железная дорога содержит очень важные социальные объекты. Это детские сады, дома культуры и отдыха, техникум. Это важнейший объект для развития Монголии. Также Улан-Баторская железная дорога – это основной символ дружбы между двумя народами – Российская Федерация и Монголия. Ганц Улаанбаатар төмөр зам гэхгүй Монгол улс даяараа бүх дэлхийд даяараа өнөөдөр нэг бүхэл бүтэн үе шилжилт явагдаж байна гэж үл ярьж байгаа. Ажиллах хүчний хомсдолд бол орж байна. Тийм учраас Улаанбаатар төмөр зам шин залуу ажилчдыгаа барьж тогтоох, за тэдгээрийг үргэлжлүүлэн урт удаан хугацаанд ур бүтээлтэй ажиллах, за энэ нөхцөл байдлыг бий болгохын төлөө доктор суурьшилтай ажиллаж байгаа ажилчдаа доктор суурьшилтай ажилсны төлөө гэдэг шагнал урамшууллыг бол бий болгосон. За өнөөдрийн байдлаар нийтдээ 3950 ажилтан ойролцоогоор 3.3 тэрбум төгрөгийн урамшууллыг хүртээд байна. Манай нийгэмлэгийн өмнө тулгамдж нэг томоохон ажил болвол 1990-ад оны ихэнх үед Япон улсын засгийн газраас авсан Момпе 1, Момпе 2 гэж нэрлэгддэг байсан зээлийн асуудал байна. За бид зээлээ төлж чадахгүй маш олон жил болсон. Зээлийн асуудлаа шийдэж чаддаггүй байсан. Бид алдагдaltaй тээж байгаа учраас ашиг гаргаж чадахгүй, алдагдaltaй ажиллаж байгаа байгууллага чинь зээлээ төлж чаддаггүй юм байсан. Одоогийн ханшаар бол нэг 198.9 за нэг 200 орчим тэрбум төгрөгийн ийм зээл байгаа. За энэ зээл бол амин тариа болсон. За энэ зээлээр төмөр замд дутагдж исэн зүйлүүдийг нөхөж авсан, сэтгүүрээ нөхөж авсан, олон богоон авсан, зорчигчийн богоон авсан, замынхаа их засвар техник нэвтрүүлэх хүчин чадлыг ямар нэг хэмжээгээр нэмсэн, богоон галт тэрэгний эдэнгүүдийн сэтгүүрийн засварын их сайн баазуудыг бий болгосон. Тэр үеийн засгийн газар тэр үеийн төмөр замын удирдлага бол гайхалтай сайн ашигласан. Олон зээл авсан байдаг. Тэр үед тэн дотроос хамгийн шилдэг ашигласан зээлийн нэг гэж үздэг. Тэгээд эн чинь замын үүдийн шилжүүлэн ачих байгууламж. Тэр байгууламжгүйгээр зах зээлд бид нар яаж жарах вэ мэдэхгүй. Үер усаас хамгаалах тэр төсөл 1993 оны 100 ихээхэн бороотой тийм 100 байсан. Тэгэхэд төмөр замдаар ажиллаж байсан ПИСА пүүсийн төлөөлөгч Майдай санд би энэ тухай асуудлыг анх тавьж тэгээд хамтран хөөцөлдөж энэ ажлыг гүйцэлдүүлсэн юм. Төмөр замын хойд зөвлөгөөс Баян зөвлөг хүртэл 480 км газарт 88 объектыг бид нар Японы талд бидэнд барьж байгуулж өгсөн шүү дээ. Гүүр хоолой ус нэвтрүүлэх бүхэл байгууламжуудыг энэ бол том тусалцаа. Дээр нь вагоны салбарт бид нар ихээхэн хэмнэлт гаргасан. 18 сая орчим долларын хэмнэлт гаргасан. Тэр хэмнэлсэн хэмнэлтэнтэй тэнцвхүйц хөрөнгө оруулалтыг авахулж тэгээ холбооны салбартаа авсан юм. Ингэж шилэн кабель ухаан анх нэвтэрч орж ирсэн. Энэ төмөр замын шилэн кабель чинь ерөөсөн манай улсад анхны тэр интернетийг бий болгосон шүү дээ.
эхлээд дарханд одоо интернет кафе гэж зохион байгуулагдаж одоо байсан санаж байна. Дараагаар нь Улаанбаатарт одоо байгуулагдаж байсныг одоо санаж байна. Тэгээд өнөөдрийн энэ интернет чинь 1995 оны 97 оны одоо тэр төмөр замын сүлжээгээр дамжиж орж ирснийг би бас өнөөдөр багтаж маягтай юм уу тэмдэглэмээр санагдаж байна. 1996 он Японы засгийн газрын хөнгөлтөө жилийн хөрөнгөөр элчит тэргэнд их засвар хийх хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдээр засварын депог өргөжүүллээ. 2000 он Улаанбаатар төмөр замыг дагуулan улсын хойд хилээс урд хил хүртэл нийт 1400 гаруй км урт шилэн кабелийн сүлжээг анхлан байгуулж Монгол улсын интернет сүлжээний хурд үйлчилгээг шин шатанд гаргав. 2005 он Улаанбаатар төмөр замын инженер механикууд модуль тоноглолтой 2 цагал элчит тэрэг угсарч ашиглалтанд бэлэн болгов. 2017 он Монгол инженерүүд анхудаа ачааны баган угсарч тээвэрт гаргалаа. Ийм юм байгаа. Тэгээд тэр зээл өнөөдрийн хүртэл төмөр замд бол ачаа өгч байгаа. За бид бол одоо энэ зээлийн асуудлыг шийдэхин тулд бол Монгол улсын засгийн газар болон Оросын холбооны улсын засгийн газартай хамтарч асуудлаа тавьж нэгт ажилласны үр дүнд өнөөдөр энэ Момпэ 1, Момпэ 2 хэмээх зээлийн асуудлыг бол бид шийдэж чадсан. Хувь тэнцвүүлж Оросын холбооны улсын талаас 83.7 тэрбум төгрөг гаргаж манайх мөн 83.7 тэрбум төгрөгөө гаргаж энэ хэмжээгээр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дөрмийн санг нэмэгдүүлэхээр ингэж тохирч байгаа юм. За тэрний нөгөө талд нь энэ Момпэ 1, Момпэ 2 гэх зээлийн асуудал бол төлөгдөж түүх болон үлдэж байгаамаа. Энэ удаагийн одоо энэ оюутны ерөнхий сайттай засгийн газар өмнөх хөрөлсөх ерөнхий сайттай засгийн газар болвол Улаанбаатар төмөр замыг одоо энэ зээлийнх нь ачааллыг ер нь хөнгөлөе доо. Тэгэхгүй бол одоо хэвийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөд байна гээд. Тэгээд энэ зээлийг төлөх үрийг өөрийнхөө нуруунд дээр авсан. За энэ бол төмөр замчдад энэ засгийн газраас өгсөн хамгийн том биелэг байгаа. Танаа 83.7 тэрбум төгрөгийн зээлийг засгийн газар Японы талд төлнө гэж ингэж шийдээд тэгээд одоо хөрөнгө оруулалт болгосон байна. За Оросын холбооны улсын зүгээс 83.7 тэрбум төгрөгөндөө гол замын 5 шин зүтгүүр нийлүүлэхээр болж сая 6 сард эхний нэг шин зүтгүүрээ бид нар хүлээж авсан амжилтаар 75 жилийн ойгоо угтаж байна. За үлдсэн 4 шин зүтгүүр маань энэ 7 сартаа багтаж орж ирэхээр Москва хотоос наашаа гараад замдаа явж байгаа. За иймэрхүү маягаар бид нар одоо тех чадвараа бол одоо нэмэгдүүлж байгаа. За хоёрдугаарт нь бид нар замын их засварын ажлыг бол одоо эрчимтэй хийж байна. За энэ жил эрчим бид нар 6-7 сартаа багтаагаад замын урд хэсэглэлт агуйт Майнд хэсэгт нийт 17 км зам дээр шинжилгээ ажил хийсэн. Жингийн болон хурдны хязгаараа нэмэгдүүлсэн. Ийм амжилтаар бол одоо 75 жилийн ойгоо угтаж байна. Өнөөдөр 30 сая тонн ачаа 34-5 сая тонн ачаа тээж байна. Энэ бол зүгээр л одоо нэг ачаа гэж хүмүүс боддог байх. Энэ бол үнэт ачаа л да. Өнөөдөр том бүтээн байгуулалт Улаанбаатар төмөр замгүйгээр явахгүй шүү дээ. Тий. Өндөр барилгууд босч байна. Том үйлдвэр аж ахуйн газрууд бий болж байна. Компаниуд өргөж иж байна. Манай ард иргэд ихтэл айл болгон одоо машин хэрэгтэй болж байна. Энэ дандаа төмөр замын одоо ачаанууд шүү дээ. Тийм учраас төмөр замын тасралтгүй ажиллагааг энэ засгийн газар он санхаарна гэдэг бол эцэст манай ард түмний өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйлийн төлөө одоо тэмцэж байгаа энэ хамгийн том бэлэгдлээ гэж би ингэж одоо бодож явд юм аа.
ачаа тээвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ Монгол улсын бүтээн байгуулалт тэр дундаа төмөр замын бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тухайлбал газрын тосны 27 км төмөр зам, мөн зүүн баян 5 толгойн 416 км төмөр замыг Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг ерөнхий гүйцэтгэгчээр оролцож Монгол улсын төмөр замын бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Бид бүхний эрхэм зорилго бол зорчигчдаа ая тухтай үйлчлэгийг үзүүлэхэд чиглэдэг. Цаг тахлын үед бол нэг ч удаа аялахгүй зорчигчийн галт тэрэгний аяллыг бол зогсоосон байсан. 2022 оноос эхлээд орон нутгийн зорчигчийн бүх галт тэрэг олон улсын харилцаанд бид Хятад, Оростой зорчигчийн галт тэрэгнийхээ аяллуудыг бол сэргээсэн байгаа. За тэгээд Улаанбаатар төмөр зам тарифын индексжүүлэлтийг сүүлийн олон жилүүдэд огт хийгдээгүй байсан тарифын индексжүүлэлтийг бид 5 удаа хийсний үр дүнд зорчиг тээврийнхээ үйл ажиллагааг бас ард түмнийхээ хүсэл санаанд нийцсэн ийм зорчиг тээврийн үйл ажиллагаа явуулна гэдэг бас нэг ийм том төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Зорчигчдаа ухтаа авч удан гарах хүртэлх сэтгэл ханамжтай найрсаг үйлчлэгийг үзүүлэхийг бид зордгоо. Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм зорчигч та бүхэндээ талархлаа. Биднийг сонгон үйлчлүүлсэн та бүхэндээ баярлалаа. За Улаанбаатар төмөр замын галт тэрэг гэдэг бол ард түмний унаа, ард түмнийг А цэгээс Б цэгт хүргэдэг ийм чухал тээвэр учраас бид ард түмнийхөө төлөө бас хийх зорчиг тээвэр дээр маш том төлөвлөгөө тавин ажиллаж байна. Тэгээ төмөр зам 75 жилийнхэн энэ хугацаанд улс орондоо бий болгосон улс хоорондын тэр ухаанад төмөр замын харьцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр Монголын энэ соёл хөгжлийг дээш улам ахиулахад зүтгэсэн тэр хичээл зүтгэж ер нь мөрөө сэтэрдэл зүтгэсэн ийм л хамт олон ийм л яр балдарт байгуулгаа гэж ингэж хэлж болно. За бид нар цаашдаа Улаанбаатар төмөр замын маань нийт 1815 км зам эзэмшдэг. Энэ 1815 км замын 1115 км зам нь бол Сүхбаатар өртөө зам үүдийг холбосон гол зам маань байдаг. За энэ гол зам маань бол Аз Европыг холбосон хамгийн дөт зам. Хамгийн боломжтой зам гэдгээр бол онцлог. За энэ онцлогоо бид нар ашиглаад бол тухайн бүс нутагта тээвэр идэг гол зам болохын төлөө бид нар бол хичээж ажиллаж байгаа. Үүний үр дүнд 3 улсыг холбосон эдийн засгийн коридорын хүрээнд гол замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхээр алстаа бид нар хос замтай болохоор техник эдийн засгийн үндэслэлээ хийхээр төслийн нэгж гаргачаад ажиллаж байна бид нар. В апреле текущего года подписано соглашение о развитии центрального коридора Россия-Монголия-Китай. Документ подписан 3 странами, 3 министерствами транспорта. Это важнейший документ, в котором оговорены первое и самое главное, это объемы перевозок, которые коррелируются с 3 государствами. И отталкиваясь от этого документа, на основании этого документа будет разработано технико-экономическое обоснование по развитию центрального коридора. Данное технико-экономическое обоснование будет разработано в горизонте 2050 года, где будут развиваться все 3 дороги. Это РЖД, это УБЖД и это китайские железные дороги. Данная программа, реализация данной программы позволит качественно предоставлять услуги перевозок всем участникам перевозочного процесса. За Улаанбаатар төмөр замыг 2030 он, 2050 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрүүдийг бол бид хийж эхэлсэн байгаа. За 2030 онд бид Улаанбаатар төмөр замаар ойролцоогоор нэг 50 орчим сая тонн ачаа, 2050 онд нэг 90 орчим сая тонн ачаа гэсэн ийм төсөөлөлтэй ажиллаж байгаа. За энэ нь бол дэлхийн төмөр замуудын хөгжлийн төвшөнд Улаанбаатар төмөр зам очих ёстой гэдэг ийм төсөөлөлтөөр хэрлэн даргынхаа удирдлагын дор Улаанбаатар төмөр замын хамт олон ажиллаж байна.
Улаанбаатар төмөр зам 75 жилийн түүхэндээ хамгийн их ачаа буюу нийт 32.5 сая тонн ачаа тээсэн ийм сайхан үзүүлэлттэй явж байгаа. За энийгээ бид одоо цааш нэмэгдүүлэхийн тулд бол хөлийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Гол замаар тээж байгаа ачааныхаа хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ замаа бид шинжилж хөгжүүлэх ёстой. Хөлийн өртөөдөө шинжилж хөгжүүлэх ёстой бид нар. За энэ талаараа бол бид нар Оросын холбооны улс болон бүгд найрамдах Хятад ард улсын холбогдох байгууллагуудтай бол олон удаагийн уулзалт ярилцлага хийсэн. За үүний үр дүнд Оросын холбооны улс болон Хятад ард улс бүгд найрамдах Монгол ард улсын одоо төлөөлөгчд сая өнгөрсөн 4 сард Улаанбаатар хотноо хуралдаад нэгэн чухал шийдвэрийг гаргасан. За энэ юу юм гэхээр бүгд найрамдах Хятад ард улсын Жинэн өртөөнөөс яваад манай Ирээн замын үүд цаашлаа Сүхбаатар өртөө, Наав шиг улаан үүд хүртэлх энэ замыг шинжлэх ажлыг бол явуулъя гэдэг дээр бол нэгдсэн нэг санал дээр бол тохирсон. За эдгээрийг одоо явуулахын тулд бид нар гурван улс тус тусдаа өөрсдийн хамаарах нутаг дэвсгэртэй техник эдийн засгийн үндэслэл хийнэ гэдэг тохиролцоонд хүрээд за үүний үр дүнд манай дээр бол төслийн нэгж байгуулагдсан. Энэ нь одоо Сүхбаатар өртөөнөөс замын өртөө хүртэлх энэ замаа хөгжүүлэх, хос цантай болгох одоо ийм техник эдийн засгийн үндэслэлээ бол хийхээр ажилдаа орцсон ажиллаж байна. За санхүүжилтийн асуудлыг шийдэхэд бол миний хувьд бол их боломжтой гэж харагдаж байгаа юм. Яагаад гэвэл Улаанбаатар төмөр зам өнөөдөр хугацаа хэтэрсэн өр зээлийн асуудал байхгүй. Ганц нуруунд дээр ачаа болж исэн Момпе 1, Момпе 2 гэж нэрлэгддэг Япон улсад төлөх ёстой байсан өр зээлийн асуудал бол энэ 24 онд амнаад бүрэн гүйцэж шийдэгдээд энэ өр зээлийн асуудал бол түүх болон үлдсэн. Тэгэхээр бид бол эдийн засгийн хувьд одоо эрүүл сарвал болсон учраас бол бид нар хаанаас ч мөнгөө босгох юм одоо боломжтой болсон гэж ойлгож байна. 2022 он дэлхийн нийтийг хамарсан зар тахлын улмаас галт тэрэг солилцоо хоногт 6 хүртэл буурсныг 2022 оны 9 сарын 23 гэхэд 14 цуванд хүргэж хэвийн төвшөнд хүргэлээ. Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх өөрчлөлт эхлүүлснээр тээврийн үр ашиг, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүрт дэмжүүд өслөө. Тарифын индексжүүлэлт хийснээр Улаанбаатар төмөр замын санхүүгийн алдагдал 33.2 тэрбум орчим төгрөгөөр буурах боломж бүрдсэн юм. 2023 он 32.4 сая тонн ачаа тээвэрлэж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн түүхэн дэх хамгийн оргил амжилтыг үзүүллээ. Ачаа тээврийн тарифыг индексжүүлснээр олон жилийн туршид алдагдaltaй тээвэрлж ирсэн 19 бүлгийн 21 төрлийн ачаанаас нефт, хүнс, орон нутгийн нөөц гэсэн 3 төрлийн ачаанаас бусад ачаа тээвэр алдагдaltaгүй боллоо. Эх орныг хөгжил, эдийн засгийн амьдралд оруулж байгаа хонь нэмрийг үнэлж Монгол улсын засгийн газар Монголын үндэсний худалдаа ажил дүрийн танхимаас Улаанбаатар төмөр замыг Монгол улсын топ 10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн 3-т эренбэллээ. Трансевразийн тээврийн олон улсын зохицуулах зөвлөлөөс бүс нутгийн тээвэр логистикийн хөгжил, хамтын ажиллагаанд оруулж байгаа хонь нэмрийг үнэлж Евразийн тээврийн шилдэг байгууллагаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг өргөмжиллээ. Төмөр зам гэдэг бол өөрөө альва улс орны зам дэд бүтцийн амин чухал хэсэг, ноён нуруунд гэж хэлж болно. Тэр дундаа Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг бол Аз, Евразийг холбосон том одоо дэд бүтэц. Тэр утгаараа зөвхөн Монгол улсын хөгжил төдийгүй бүс нутгийн хэмжээний хөгжил мөн одоо өөрчлөлт шинжилтэд эдийн засгийн өсөлтөд та бүхэн маань үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа. Төмөр зам бол өөрөө хүнээр бол артерийн судас. Энэ артерийн судасыг та бүхэн амьд байлгаж байгаа. Амьтай байлгаж байгаа. Үргэлж эрүүл бөгөөд өргөжүүлж ингэж хөгжүүлж байгаа чухал үйлсдэнгүүдээ энэ одоо гавья
бол та бүхнийх. Өнөөдөр миний сүүлийн шин залуу машинистийн маань анхны ажлын өдөр. 30 жилийн өмнө Ахмад машинистаас ажлаа хүлээн авч шинэхэн машинист би анхны цуваагаа тээвэрлэж байлаа. Өнөөдөр шинэхэн залуу машинистаа би ажлаа хүлээлгэн өгч тэр аяллаа эхлүүлнэ. Төмөр замчтын маань ажил үйлс өглөөний нарнаас өглөөний наран хооронд зогсолтгүй үргэлжилдэг. Эх орны маань бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төмөр судас логшсаар байгаа цагт Монгол улс маань хөгжсөөр байна. Тэгээд төмөр замчид бол энэ ойгоон одоо тэмдэглэх ажлыг зүгээр нэг тийм ураа зоосон болгох одоо маягаар биш. Ерөөсөн их бүтээн байгуулалтын одоо тийм зорилт талбар болгон зүтгэж хэрэгжүүлж байна гэдгийг багтан тэмдэглэхийг би хүсэж байна. Орос нөхдийн өгөөмөр одоо тэр сэтгэл зөвлөлийн хүмүүсийн тэр тусламжийн гараан сунгасан тэр сайхан одоо дэмжлэг тусалцаа бол бидэнд хэзээч одоо мартагдахгүй ийм одоо зүйл. Энэ нь бол хоёр улсын өнөөдөр төмөр замчин ерөөсөн Монгол Оросын харьцааны найрамд харьцааны эдийн засгийн гүүр нь одоо болж байгаа юм. Тэгээ энэ гүүрийг бэхжүүлэхэд энэ ойн арга хэмжээ одоо том тийм хадаас болж өгнө гэж, хадсан хадаас болж өгнө гэж ингэж одоо ойлгож байна. Төмөр замчид бид өнгөрсөн 75 жилийн хугацаанд 821 сая тонн ачаа 150 сая орчим зорчигч тээвэрлэж Монгол улсын нийгэм эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж Монгол улсын нийт ачаа эргэлтийн 72%-ийг дангаараа тээвэрлэж байна. И искренне поздравляю также ветеранов, которые внесли большой, колоссальный вклад в развитие Улан-Баторской железной дороги, а также научили нас молодое поколение, подрастающее поколение, работать правильно, работать качественно, работать от души. Поздравляю всех с праздником, с юбилеем. Спасибо. Улс их орны хөгжилд бодиттой хувь нэмэр оруулсаар ирсэн Улаанбаатар төмөр замын хамт олон үйлчлүүлэгч, байгууллага, хувь хүн болон монголчууд та бүхэндээ Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам үүсэн байгуулагдсны түүхт 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Монгол Оросын хамтарсан нийгэмлэг Улаанбаатар төмөр замын үе үеийн удирдлага олон мянган төмөр замчидаа Улаанбаатар төмөр замын 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж бүгдд нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ковидын хүнд цаг үед тэр хилийн цаана, тэр тэнцэнд, тэр бусад одоо далайн бомтууд дээр хэдэн 10 мянгаараа бөглөрсөн, бөөгнөрсөн контейнерыг тээвэрлэхээс эхлээд 90 замын үүдийн чиглэлээр орж ирж байгаа ачаа тээврийг хүртэл та бүхэн өөрсдийнхөө одоо чин сэтгэлээрээ хүч хөдөлмөрөөр тээвэрлэж хамгийн хүнд үед өөрөөр хэлэх юм бол эдийн засаг хасах 4.6% орцсон байсан үед эдийн засгийг 7% нэмэх үзүүлэлттэй хүртэл өсгөхөд
экспортыг 2 дахин нэмэгдүүлэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнүүдээ 2 дахин нэмэгдүүлэхэд та бүхний минь оролцоо хамгийн чухал үр гүйцэтгэж шүү гэдгийг онцлог хэлье. 75 жилийн түүхийг хамтдаа бүтээлсэн та бүхэндээ баярлалаа. Улаанбаатар төмөр зам нь өрөдийн түүхийн гэрч өргөжлөх хөгжлийн хөтөж улс Монголын ирээдүйнээ. Улаанбаатар төмөр зам 75 жил